За авилгатай тэмцээн газрын Мөрдөн шалгах хэлтсээс хөгжлийн банктай холбоотой асуудал үүссэн цаг хугацаанаас хойш одоо 33 хэрэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бол хөгжлийн банкны эрх үхээ албан тушаалтнууд зээл олгох үедээ аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон. Давуу байдал олгосныхоо төлөө зарим албан тушаалтнууд хээл ахуул авсан. Аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд бол одоо зээл авангуудаа өрөнгийг зориултын бусаар зарцуулсан, өөр зүйл зарцуулсан. Хөрөнгө мөнгийг угаасан байж болшгүй ийм нөхцөл байдлууд тогтоогдсон. Тэгээ одоо 6 хэрэг дээр одоо Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад энэ 6 хэрэг дээр 42 албан тушаалтанд эрүүн хэрэг үүсгэж ялагчаар татсан Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. За Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол улс төрд нөлөө бүхий одоо халдшгүй байдал хуулиар тогтоогдсон, албан тушаалтнууд холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулыг одоо бид бас сайн ойлгох хэрэгтэй. Энэ үндсэндээ 2.3 их 80 төгрөгийн өөрийн одоо бодит тохирол буюу зээлийг зөв бусаар олгоцсон хэрэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад энэ хугацаанд 167 тэрбум төгрөгийн хохирол нөхөндөлүүлээд 30 аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, хөдлөх хөрөнгүүдийг битүүрчлэх ажиллагаанууд хийгдсэн явагдаж байна өнөөдрийн байдлаар. За ингээд энэ Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол 12 хүнийг өнөөдрийн байдлаар цагдаа хорьсон байна. За нийт Мөрдөн шалгах ажиллагааны явцдаа бол 18 хүнийг цагдаа хорьж 8 хүнийг хойшлуулшгүйгээр баримтлах ажиллагаа явуулсан ийм статистик мэдээлэлтэй байна манай ажиллагааны явцад. Ер нь халдшгүй бүрийн эрхтэй хүмүүстэй холбогдох хэргийг Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад учрахгүй байна гэсэн үндэслэл бол байдгүй маа. Нөгөө хүмүүсийн эрх нөлөө байдаг, гэрчүүдэд нөлөөлөхөөс хүсүүлээд л ер нь практик харж байхад. За манай хууль тогтоох байгууллагын хувьд бол ер нь парламентын дархлаа, улсын хурлын гишүүдийн халдшгүй байдал гэдэг ийм асуудал дээр бол их хэмзэг ханддаг. За ер нь практик дээр бол ер нь та бүхэн одоо сүүлийн жилүүдийн практик харж байгаа бох. Ер нь бол төдөлзүүлэх дургүй байдаг. Ингээд энэ төдөлзүүлэхгүй байгаа шалтгаан нь өөрөө тэр одоо халдшгүй байдлаар халахвчлаад тэр халдшгүй байдал тогтооцсон газруудад одоо улсын хурлын тухай хуульд бол гэр, унаа, албан байр, одоо албан тасалгаанууд бүгд халдшгүй гэж байгаа шүү дээ. Ийм халдшгүй байдалтай газруудад нотлох баримтууд зөөвөрлөгддөг, хадгалагддаг. Ийм учраас бид нар бол энэ Мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулахын тулд энэ халдшгүй байдлаар тогтооцсон газруудад ямар зүйлүүд, ямар баримтууд байна. Энийг тогтоохын тулд бол зайлшгүй Мөрдөн шалгах ажиллагаанууд явагдана. Энэ Мөрдөн шалгах ажиллагаа явуулах ихээр зэрэг халдшгүй байдал тогтооцсон. Халдшгүй байдал тогтооцсон учраас тэнд халтаж болохгүй байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдээд хэргийг прокурорт шүүхэж шилжүүлэхэд шүүх прокурор нотлох баримт дутуу байна. Хийгдүүл зохион ажиллагаа хийгдээгүй байна гэд буцаах үндэслэл болдог. Ингээд шүүхээр удаа дараа хэрэг буцаад удаашраад сунжраад байдаг шалтгаанууд чинь энд байдаг юм аа. Тэгэхээр зэрэг энэ халдшгүй байдлаар бол одоо асуудал хандж байгаа нь бол буруу. Энд авилгатай тэмцэх газраас нотлох баримтуудаа цуглуулад за энэ хүмүүсийг бол эрүүн гэр үүсч ялагчаар татах үндэслэлтэй байна гэж саналаа прокурор танилцуулаад прокурорын байгууллага хуулийн дагуу Мөрдөн шалгах байгууллагын цуглуулсан нотлох баримтад үнэлэлт хийгээд дүгнэлтээ өгөөд за эрүүн гэр үүсч ялагчаар татах тогтоолоо гаргаад за одоо энэ хэргийг шийдвэрлэхэд халдшгүй байдлуудтай холбоотой зайлшгүй асуудал үүсэж байгаа учраас бүрэн эрхийг нь төдөлзүүлж өгөөч л гэдэг хүсэлтийг улсын хурлд хөрвүүлж байгаа шүү дээ. Халдшгүй байдал өөрөө шударга хэсэг алдагдуулж болохгүй. Монгол улсын үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна л гэдэг. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх болцоогүй болгоод байгаа энэ халдшгүй байдлыг одоо хуулиас халтгүй маа гэхэд одоо хуулийн дагуу Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгүүд дээр магадгүй зарим хүмүүс би бүрэн эрхээ төлөвлөзүүлээд энэ хэргийг шалгуулад эцсийн үннийг тогтоолгоё, шүүх үннийг тогтоот юм а гэсэн ийм байр суурьтайгаа үед одоо хууль тогтоох байгууллага энэ хүмүүсийг чөлөөлжихгүй бүрэн эрхийг нь төлөвлөзүүлэхгүй байгаа асуудал бол бас шударга хэсийг алдагдуулж байна л. Ер нь бол шударга осонд харш халдшгүй байдал гэж байж болохгүй шүү дээ.